Ер нь бол элэгний вирус хүнд байдаг зүйл биш л дээ. Тийм. Хүн гаднаас ямар нэгэн байдлаар халдвараар эсвэл ч тийм асны улмаас тухайн хүнд ингээд вирустэй болж эхэлж байгаа гэсэн. Хэрвээ элэгний вирустэй бол заавал вирусыг тоолуулах хэрэгтэй. Тоолуулснараа дараагийн тэр вирусын эсрэг эмчилгээнд орно. Заавал эмчийн хэлтэнд орно. Тэгжээж элэгний вирусыг устгах, амжуулах байдалд оруулах арга хэмжээний юмнаас. Эхний Б вирусээс ер нь урьдчилан сэргийлэхийн тулд заавал Б-ийн эсрэг вакцинжуулалт нь хамрагдах хэрэгтэй. Зорилт бүлгүүнээс. Одоо нэг жишээ нь вирус хүү гэдгээ мэдсэн бол та өөрөө Б вирусын вакцинжуулалтад 3 удаагийн тунтай вакцинжуулалт хамрагдсанаар энэ өөрөө Б вирусын халдвараас урьдчилан сэргийлэх боломжтой. Тэгэхээр вакцинжуулалт аюул сайн хэрэгтэй. Нөгөөтэйгөө вирустэй хүмүүс нь элэгний эмчийн хяналтанд заавалчгүй тогтмол байна гэсэн.